2021 онд Москва хотод амьдарч байсан модель Грета Ветлер алга болсныг олон нийтэд зарлжээ. Гаднаас нь харахад үзэсгэлэнтэй том хотын амжилттай яваа эмэгтэй гэж харагдана. Гэхдээ Грета нэг л өдөр ор сүрэггүй болчихсон. Лесная гудамжинд байрлах нэгэн зочид буудлаас гарч явахт нь харсан байдаг. Бараг бүтэн нэг жилийн турш яг юу болсныг хэн ч ойлгож чадаагүй. Харин цогцыг нь олсны дараа л энэ бүх зүйл цаана аимшигт зүйл болсныг мэдсэн юм. Липецк-мужийн Градианский дүүрэгт Сошки гэдэг жижиг тосгон байдаг байна. Ойролцоогоор 1800 хүн амьдардаг. Модон тоосхон байшингууд холилдсон, хажууханд нь жижиг гол урсдаг эргэн тойронд нь уудам талтай ингээл нэг орос тосгон. 1990-ад оны сүүл үед тэнд амьдрал бүр хэцүү байсан. Зөвлөлт холбоот улс задран уусны дараа ажил бараг олддоггүй байлаа. Олон гэр бүл салж хүмүүс хэцүү байдлаа төрч гисэн мартахын тулд арх уудаг болсон. Өвөл зам цаснд боогдож цахилгаанч тасалддаг. Ийм л газар Грета өссөн. Түүний жинхэнэ овг нь Павленко. Грета 1998 оны 3 дугаар сарын 12-нд Липецкт төрсөн. Ээж нь түүнийг төрүүлэхэд дөнгөж 22 настай байсан. Аав нь харин охиныг төрсөн үед бараг тэр дороо орхиод явчихсан. Хариуцлага үүрхийг хүсээгүй гэдэг Гретагийн ээж Ликан дараа нь дахин гэрлээд өөр хүүхдүүдтэй болсон. Гэхдээ Гретатай ойр дотн байж чадаагүй. Заримдаа мөнгө явуулна, заримдаа уцаар ярина. Гэхдээ охиныхоо амьдралд үнэндээ оролцдоггүй байсан юм. Тэр төрсөн цагаасаа л Сошки тосгонд эмээ дээрээ өсчээ. Ингээд Грета эмээтэйгээ үлдсэн, түүний ертөнцийн эмээ нь болсон. Гэхдээ бидний төсөөлж байгаа шиг тийм тухтай сайхан харилцаа эмээгээс нь огт гараагүй. Гретагийн өөрийнх нь ярьснаар эмээ нь түүнд гар хүрдэг байж. Эмээ нь түүнийг хэрвээ чи хин нэгэнд намайг чамайг зоддгоо гэж хэлбэл би чамайг асрамжийн газар руу өгнө шүү гэж айлгадаг байж. Эмээ нөхнийг цэцэрлэгт явуулаагүй, сургууль тарсны дараа гадуур тоглоулаагүй, найз нөхдөд болохыг хоригддог байсан. Грета бага насаа маш ганцаардмал гэж дуурсдаг. Цасан дээр ганцаараа тоглоно, ганцаараа чаргаар гулсна, нохой мууртай л ярилцсан. Хүмүүсээс илүү амьтдал түүнийг ойлгодог гэж боддог байсан. Сургуулаа төгсмөгцөө тэр удаан бодолгүй шийд гаргачихсан. Юмаа баглаад шууд Москва руу явсан. Тэр үед дөнгөж 17-18 орчим настай 11-р анги төгсөөд удаагүй байсан гэдэг. Эхэндээ гэрээхэндээ Москва хотод байрладаг Орос улсын их сургуульд сэтгүүлчээр сурна гэж хэлсэн нь гоё сонсогдож итгэл төрүүлэх үйс байсан ч бодит байдал дээр тэр Российский университет Дружбы народа буюу Оросын ард түмний найрамдлын их сургуульд ирсэн ч удалгүй хичээлээ байнга тасалсны улмаас сургуулаасаа хасагдсан гэдэг. Тэр амьдралынхаа бүх хариуцлагыг ганцаараа үрж явсан, сургалтын төлбөрөө өөрөө төлж, байр түрээслэж, өдөр тутмынхаа хэрэгцээг өөрөө хангадаг. Гэр бүлийн санхүүгийн хувьд огт туслаагүй, гэхдээ тэр өөрөө ч хинээс ч тусламж гуйхыг хүсээгүй. Москва руу нүүж ирмэгцээ тэр овгоо Павленко гэдгээс Ветлер болгон сольсон. Өөрийгөө шинээр бүтээх эхний алхмаа хийсэн нь тэр. Грета гэдэг нэр нь угаасаа төрхөөс нь байсан ч шинэ овг нь илүү Европ, гадаад өнгө аястай сонсогдохоор байсан. Ингээд тэр бүхнийг цоо шинээр эхлүүлсэн. Грета Ветлер гэдэг хүн өмнөхөөс огт өөр дүр төрхтэй болж хувирсан юм. Москва хот түүнийг маш хурдан өөртөө татаж, орой ангид сурдаг байсан нь өдрийн цагт илүү эрх чөлөөг олгож, тэрэд орохноо том хотын амьдралд уусан орсон. Янз бүрийн ажил хийж явсаар амьдрал нь гаднаасаа гоё харагдах төвшөнд хүрч Instagram дээр нь 13,000 орчим дагагчдтай болсон. Удалгүй түүний хуудас Европын аяллаа зургаар дүрж эхэлж Франц, Герман, Итали, Испани дараа нь Дубай хот, Бали гэх мэтчлэн энэ тентхийн тэнгэр багандсан барилгуудын дэргэд ахуулсан дэгжин зурагнууд үнэтэй байршлууд. Танилуудаа тэр фото модель хийдэг, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг, заримдаа бирж, крипто дээр ажилладаг гэж ярьдаг байсан нь орчин үеийн гоё сонсогддог байлаа. Гэхдээ мөрдөн шалгалтын мэдээлэл болон ойрын хүмүүсийнх нь яриагаар бол түүний орлогын нилээд хэсэг нь чинээлэг эрчүүдийг дагалдах үйлчилгээ буюу эскортоос орж ирдэг байж.
Эскорт үйлчилгээ нь хоёр тал хоорондоо тохиролцсон нөхцлөөр мөнгө төлж цагийг хамтдаа өнгөрөөдөг үйлчилгээ. Грета ихэвчлэн гадаад руу, Европ, Дубай зэрэг газруудад баян эрчүүдийг дагаж явж, энэ нь түүнд аялал, брендийн хувцас, гоо сайхны мэс засал, Instagram дээрх гүнж төрхөө хадгалах боломжийг олгож яв. Нэг найзын дараа нь тэр үргэлж тансаг амьдрал мөрөөддөг байсан, онлайнаар ажиллаж гоё амьдрахыг хүсдэг байсан гэж хэлсэн байдаг. Гэхдээ энэ бүхний цаана Грета дотроо хаалттай хിവэр үлдсэн. Тэр гэрэхинтэйгээ бараг харилцдаггүй, орлогынхоо талаар огт ярьдаггүй байж. Ээж нь охин маань 3 сарда нэг удаа л залгадаг, заримдаа бүр залгадаггүй гэж дурссан байдаг. Грета ч өөрөө гэр бүлээсээ зайгаа барьж өнгөрсөн амьдралаа тасалахыг хүссэн. Багадаа мэдэрсэн ганцаардал, хайр дутмаг байдал түүнийг ингэхэд хүргэсэн. Аав нь амьдралд нь бараг оролцоогүй хэрнээ Instagram-ыг нь дагаж чиний амьдрал дэндүү амархан харагдаж байна. Москвад тийм амар зүйл байдаггүй гэж хэлдэг байсан ч Грета түүнийг тоодоггүй байсан юм. Тэр аль хэдийн өөрийн ертөнцөө орчихсон. Москва хот, аялал, дагагч, лайк гэсэн зүйл түүний сэтгэлийг дүүргэж, тансаг амьдрал энэ бүхэн багадаа дутагдсан зүйлийг нь орлож байв. Энэ бол түүний хувьд жинхэнэ шинэ эхлэл байсан. Тэр ганцаардал ядуурлаас гарахыг хүсч ийм амьдралыг сонгосон. Гэхдээ зарим зүйлийг хичнээн овгоо сольж амьдралаа шинээр эхлүүлсэн ч ардаа үлдээж чаддаггүй. Хүмүүст итгэхгүй байх, өөрийгөө батлах хүсэл, хүлээн зөвшөөрөгдөх шунал гэх мэт энэ бүхэн тосгоноос нь түүнтэй хамт Москва руу иржээ. Нөгөө тэр хөдөөгөөс явсан ч хөдөө түүнээс явсангүй гэдэг шиг. Түүний дотор ойр дотны хайртай хүмүүсгүй байсан дутуугүй комплекс гэгч зүйл нэгэнтээ оршсон байсан. Тэгээд яг энэ үед түүний амьдралд өөр нэг хүн гарч ирсэн. Тэр хүнтэйгээ Грета аль хэдийнэ танил байсан. Тэдний хоорондын ойр дотн мэдрэмж, өнгөрсөн нь төстэй амьдрал, бие бинийгээ ойлгодог байдал нь таталцахад хүргэсэн. Тэр залууг нь Дмитрий Коровин гэдэг Липецк дэх сургуультай танилцсан байна. Тэд нэг ангид сурч 10 жилийн ангиа төгсөх үедээ болцож эхэлсэн. Коровин Гретаг ийдэг, нээлттэй хүн гэж боддог. Тэр үед залуу харин сайн сурагч, спортлог, муу зуршилгүй байж. Грета түүнээс хүүхэд наснда мэдэрч чадаагүй дотн сэтгэлийн ойлголтыг олсон гэж боддог байсан. Түүний хувьд Коровин онцгой хүн байсан. Гретагийн найзын хэлснээр Коровин Гретад сургуульд байхасаа дурлсан байсан. Энэ байдал нь Гретаг Москвад нүүсэн ч хിവэр үлдсэн. Эхэндээ тэдний харилцаа харцангуй хэвийн байсан гэдэг. Коровин өөр хотод суралцаж жижиг бизнес эрхэлдэг байсан ч тэр намжилттай биш байлаа. Тэд уулздаг байсан, гэрлэг тухайч яриач гарч байсан. Коровин бүсгүй гэх сонирхлоо болоогүй, бүр заримдаа Москвад түүн дээр ирж түр хугацаанд нүүж ирдэг байсан. Гэхдээ удалгүй анхны токсик дохио гарч эхэлсэн. Дмитрий Коровин маш их хардаж эхэлсэн. Тэр Гретаг задгай хувцастай, бусад залуустай харилцдаг, өөрийн амьдралаа авч явж байгаа тааламжгүй хандаж, байнга залгаж, бичиж хяндаг болсон гэдэг. Гретагийн найзууд Коровин заримдаа бүр түүнийг зодох гэж байгаа мэт зан авир гаргадаг байсан гэж дурлсан. Эскорт үйлчилгээг Коровин маргалдааны гол шалтгаан болгож Гретаг буруутгаж гомдолдог байжээ. 2017 онд харилцаа нь улам дордож, заримдаа нийлж, заримдаа салдаг болсон байна. Коровин түр хугацаанд Москвад түүнтэй хамт амьдарсан ч удалгүй салсан. Салалт маргаан байнга гарч ихэвчлэн хардалт, мөнгө, Гретагийн шинэ амьдралтай холбоотой муудалцсан. Грета найз охидтой Коровин ямар ч сонин хүн гэдгийг ярьдаг байсан. Тэр заримдаа Виборгт бизнес хийж байгаа. Дараа нь Беларуст очсон, Липецкт буцаж ирсэн гэх мэт зүйлс ярьдаг тухайга хуваалцсан. Тэдний санхүүгийн харилцаач маш замбраагүй болж байсан гэдэг. Коровин нэг удаа Гретагаас 1 сая рубль зээлж буцааж өгнө гэж амласан ч хэдэн сарын турш зээлээ өгөхгүй хойшлуулсаар байсан. Хожим Коровин Гретад хэлсэн мөнгөө өгөх боломжгүй гэж хэлсэн. Гэхдээ Грета мөнгөө авмаар байсан. Мөн Грета шинэ байранд нүүхдээ биллионер байсан, 150 мянган рублээ алдсан. Тэгээд тэр мөнгийг нь Коровныг авчихсан байх гэж бодсон гэдэг. Гэхдээ яг нотолгоо бол батлагдаагүй. Эцэст нь Грета аюулын дохио мэдэрч видео бичлэг хийн тусламж хүсч байсан гэдэг. Гэхдээ нөхцөл байдал хяналтаас гарчихсан байж. Яагаад тэр явж чадаагүй вэ гэхээр
Эмгэнэл төгсгөл болохоос ердөө 7 хоногийн өмнө 2021 оны 2 дугаар сарын 17-нд Дмитрий Москвад Гретатай уулзахаар ирсэн байдаг. Мөрдөн шалгалтын мэдээллээр тэд уулзсан шалтгаан нь мөнгөний асуудлаас үүдсэн дахиад нэг маргаан байсан. Ялангуяа Дмитрий Коровин Гретагаас бизнес эхлүүлэх нэрийдлээр зээлсэн 1 сая рубль буюу Монгол мөнгөөр ойролцоогоор 40 сая орчим төгрөгийн асуудлаараа муудалцсан. Тэд хоёулаа машинд суусан. Гэхдээ тэр мөчөөс эхлээд Дмитрий Гретаг хот дотор зүгээр л тойруулж авч чи надад мөнгө өг гэж шахаж эхэлсэн. Уур амьсгал аажмаар ширүүсч Дмитрий түүнийг машинаас буулгалгүй тасралтгүй дарамтласаар л байж. Айдас бухимдалд авсан Грета тэсэлгүй уурлаад машины урд шил рүү өшөглөж эхэлсэн. Эцэст нь шилийг нь хүртэл хагалчихсан. Энэ явдал замын цагдаагийн анхаарлыг татаж машиныг зогсоон шалгасан байгаа. Тэр үед Грета машинаас бууж залуутай хамт явхаас татгалцсан. Энэ бол анхны том тохиолсон харилцаа нь аюултай түвшинд хүрч байгаагийн. Найзууд нь хожимд орсохдоо Грета Коровны зан авир занал хийлийн талаар байнга ярьдаг байсан гэдэг. Гэхдээ ямар нэг шалтгаанаар тэр шууд цагдаад хандаагүй 10 жилээс хойш мэддэг байсан залуу нь арай ч өөрт нь хор учруулчихгүй гэж тэр итгэсэн байх. Эсвэл сэтгэл зүйн хувьд ямар нэг эргэлзээ айцаасаа болоод шуудхан цагдаад хэлээгүй ч байж магадгүй. Ямар ч байсан тэд удалгүй дахин эвлэрч хамтдаа зочид буудал явсан байдаг. 2021 оны 2 дугаар сарын 24 тэр өдөр тэд хамтдаа Новосибирск руу нисгээр төлөвлөж байв. Орой 23 цагийн нислэг зочид буудлаас 21 цагийн орчимд гарах ёстой байсан. Гэхдээ тэд дахиад л маргалцсан. Энэ удаа зочид буудлын төлбөрөөс болж Дмитрий Гретад мөнгө шилжүүлчих дараа нь би чамд буцаагаад өгнө гэж хэлсэн ч тэр татгалцсан. Эцэст нь тэд өрөөний төлбөрөө төлөлгүйгээр явсан. Нислэгийн цаг оройтож давчуу байсан ч Дмитрий онгоцны буудлын руу хамгийн хурдан замаар яваагүй харин ч бүр Москвагийн хурдны замаар тойрч удаан явж замдаа бүр зогсоод тамхи хүртэл татсан байдаг. Тэр үед тэд хоёулаа энэ нислэгт амжихгүй гэдгээ мэдсэн. Ингээд замдаа дэлгүүр орж Грета өөртөө дарс Дмитрий өөртөө архи авсан. Ингээд тэд зочид буудлын өрөөндөө орсон. Тэр өрөөнд тэдний хамгийн сүүлийн хамгийн хүчтэй маргаан эхэлсэн байна. Мөнгө хардалт Гретагийн амьдрал түүний ажлын тухай маргаан. Бүх хуримтлагдсан асуудал нь нэг дор дэлбэрч гарч ирсэн байна. Дмитригийн мэдүүлснээр Грета түүнийг чи юу ч биш, хинч биш, амьдралдаа юу ч бүтээгээгүй гэж хэлсэн. Харин тэр хариуд нь түүнийг доромжлоод надаас урвсан муу бие өвлөгч гэж буруутгажээ. Тэр хоёр хоёулаа согтуу байсан. Энэ нь нөхцөл байдлыг бүр дордуулсан. Энэ бол олон жилийн хуримтлагдсан гомдол бухимдлын дээд зэсийг нь болсон. Яг тэр мөчөд хэн буруутай чухал биш болж хэн нь илүү нэгнийгээ өвдөх вэ гэдэг л үлдсэн байж. Тэд үг хэлээрээ нэгнийхээ дээр гарах гэж бодсон бүхнээ хамаагүй хэлж байсан. Ширүүн маргааны дунд Дмитрий Коровин Гретагийн нүүр толгой руу хит хідэн удаа зогчээ. Грета ухаан алдаж унсан байна. Дараа нь тэр Гретаг орон дээр унгааж дэр авч нүүрэн дээр нь дарж амьсгалыг нь боосон. Грета тэмцэлдэж, хазаж, маажиж өөрийгөө аврах гэж оролцсон ч удалгүй хөдөлгөөнгүй болсон. Дмитрий эсэргүүцгээ болсныг нь мэдээд гараа сул тавьсан. Энэ бүхнийгээ тэр дараа нь өөрөө ярьсан юм. Түүний хэлснээр энэ бүхэн төлөвлөсөн зүйл байгаагүй, зүгээр л сэтгэл хөдлөл, архины нөлөө, удаан хуримтлагдсан уур хилэнгийн тесрэлт байсан гэж тайлбарласан. Гэхдээ хамгийн аимшигтай нь тэр түргэн тусламж дуудаагүй, цагдаач дуудаагүй. Зүгээр л талигачийн хажууд хөвтөд унтаж амарсан. Маргааш өглөөнд 2 дугаар сарын 25-нд тэр сэрээд Гретад хүрэхэд би энэ аль хэдийнэ хүйтэн болсон байсан. Түүнээс ямар ч хариу, ямар ч амьсгал юу ч байгаагүй. Тэр түүнийг угаалгын өрөөрөө чирч нүүрийг нь арчиж амилж магадгүй гэж найдсан мэд сэргээх гэж үзсэн ч бодит амьдрал дээр өгсөн хүн босч ирэхгүй. Бүх зүйл оройтсон байсан. Дараагийн 3 хоногт тэр зочид буудлын өрөөнд бүсгүй цогцтой хамт сууж тасралтгүй архи уужээ. Гадагш гарах бүрдээ хаалганда битгий саад бол гэсэн буудлын өрөөний пайз өлгөөд өрөөний үйлчилгээ авахгүй гэж хэлж цэвэрлэгчдийг оруулдаггүй байж. Тэр зохицыг орныхоо доор нуусан. Интернетээс үнэр дарахаар хайж, матрасыг гэргүүлж, цусны толбыг нууж бүхнийг цэвэрлсэн гэдэг. Грета өнгөрснөөс хойш 3 дахь өдөр тэр шийдвэр гаргасан.
Дэлгүүр орж 2 том чемодан, хар ут, идэвхжүүлсэн нүрс, лимоны хүчил, ус нэвтрэхгүй скотч худалдаж авсан гин. Цогцыг уутанд боогоод чемоданд хийж, үнэр дарахаар нүүрс хүчил нэмээд олон давхар скотчоор боосон байгаа. Нөгөө чемоданд нь орд ирний хэрэглэл, хувцас, бусад зүйлийг хийсэн. Тэгээд ресепшн дээр очиод маш тайвнаар өрөөгөө хүлээлгэж өгье, хамт байсан найз маань явчихсан, дахиж ирэхгүй гэж хэлсэн. Үүний дараа Дмитрий газарт орох бие нэг давхрын зогсоолд бууж цогцыг машинд ачсныхаа дараа Липецкийн бүс рүү гэрийнхээ зүг хөдөлжээ. Зочид буудлаас гэр хүртэл нь ойролцоогоор 500 км 6 цагийн зайтай зам байсан. Гэртээ очиод аав ээжийнх нь хуучин эвдэрсэн машиндаа зогцыг нууцаар хийсэн байна. Машин нь гэрийнх нь гаражинд зогсож байж. Мөрдөн байцаалтын мэдээллээр аав ээж нь юу ч мэдээгүй байсан гэдэг. Грета олон нийтийн сүлжээнд Оросын ерөнхийлөгч Владимир Путинийг сэтгцийн асуудалтай psychopath гэж шүүмжилж байсан гэдэг. Харин дараа нь түүнийг алга болсонд хэвлэл мэдээллээр түүнийг Путинтэй холбож харлуулж байсан гэдэг. Гэхдээ эцэст нь мэдээж ямар ч холбоогүй гэдгийг нь тогтоосон. Харин бодит гэмт хэрэгтэн залуу болох Дмитрий баригдах хүртлээр юу хийсэн бэ гэвэл тэр яагаачгүй. Юу ч болоогүй мэт тэр энгийн амьдралдаа эргэж орсон. Таксины жолооч болж үр төлбөрөө дарах гэж оролцсон. Мөн Гретагийн сим картыг өөрийн утсандаа суулгаад хоёртмол амьдралаар амьдарч эхэлсэн. Та төсөөлөд үзтээ. Хүн өөрийнхөө найз охиныг хөнөөгөөд 3 хоног цогцтой зочид буудлын өрөөнд өнгөрүүлж дараа нь чемоданд хийж эцэг эхийнхээ гэрт авчирсан. Тэгээд Гретагийн найз нартай нь түүний нэрээр чатлаж байна гэж. Мөн энэ байдал бүр бичлэгийн эхэнд хэлсэнчлэн 1 жил орчим үргэлжилсэн. Гэмт хэрэг гарсны маргааш нь 2021 оны 2 дугаар сарын 25-нд Коровин Гретагийн найз нарт түүний дугаараас мессеж бичиж эхэлсэн байдаг. Уур амьсгалан зориуд баяр баясгалантай мэт харагдуулсан. Жишээлбэл Евгений Фостер гэгч Гретагийн дотны найз руу нь Гретагийн хаягнаас аавтай уулзсан бүх мөнгөө авсан, Балийн нисэх тасалбар авчихсан, шинэ ноутбук хүртэл аав бэлгэлсэн, одоо PCR тест хийж байна. Өнөөдөр ниснэ гэх мэт мессежийг илгээсэн. Тухайн үе нь коронавирусын цар тахлын үе байсан учраас хүмүүс нисэхдээ заавал PCR өгдөг байсан учраас мессежийг хүртэл логиктой илгээсэн. Фостер санаа зовж байсан. Учир нь өмнөх өдрийн маргааныг нь тэр мэдэж байж Грета энэ найздаа бүх юмаа хэлдэг байсан. Гэхдээ Грета өөрийн хаягаар бүгдийг сайн гэж баталсан учраас найз нь хэсэг хугацаанд итгэсэн. Коровин маш их хүчин чармаалт гаргаж энэ худал хуурмаг байдлаа хадгалахыг оролдож байсан. Аудио юм уу видео дуудлага ирэхэд одоо ярих тохиромжгүй байна. Дараа ярья гэх мэтээр найз нарт нь хариулж хувийн асуултанд Фостер асуухад төр юм бичихгүй болж дараа нь сэдвийг нь өөрчилдөг байж. Тэгээд 2 дугаар сарын 28-ны өдөр Фостер шууд түүнээс асуусан. Ямар ч хамаагүй voice хоолоогоо явуул чи өөрөө мөнгө идгээ батлаа гэж. Хариулт нь бол камер эвдэрсэн байна. Чихвчтэй холбоотой асуудалтай байна гэх мэтээр учир битгүүлэг шалтгаан хэлээд нэсэх үедээ бичээл гэж хэлсэн байдаг. 2021 оны 3 дугаар сард найзууд нь ямар нэгэн с ิจ гтэй байдал анзаарч эхэлсэн. Тухайлбал 3 дугаар сарын 1-ний өдөр нэг найз нь Грета руу мессеж илгээж хаана байгаа юм бэ гэж асуухад Грета би Жакарта руу явж байна гэж хариулсан. Дараа нь дахин мессеж илгээж Жакартагийн нисэх онгоцны буудлын ойролцоо зочид буудал захиалж байна гэж хэлсэн байдаг. Коровина бүх зүйл хэвийн мэт дүр эсгэж байсан. Тэр Гретагийн нэрээр зочид буудал захиалсан гэж найзуудад нь итгүүлэхийг оролцсон. Харин Гретагийн найз Фостер захиалсан зочид буудлын руу залгаж өөрийгөө Гретагийн ах гэж танилцуулсан байна. Харин зочид буудлын ажилчид гайхан тийм хүн энд байрлаагүй гэж мэдэгдсэн. Энэ нь Фостерт Грета үнэхээр Бали руу нисээгүй, хаашаа ч яваагүй юм байна гэсэн сэжгийг төрүүлсэн. Дараа нь Москвад байгаа өөр найз руу нь Фостер холбогдож тэр хүн цагдаад ханджээ. 3 дугаар сарын 3-нд шалгаад үзэхэд Грета хэлээр огт гараагүй нь батлагдсан. Энэ хооронд Коровин зав гаргалгүй Гретагийн симийг утсандаа хийж банкны аппликейшн руу нэвтэрч түүний нэрээр 743,000 рублийн зээл авч банкны дансыг нь өөрийнхөө холбоод 1.5 сая рублийг шилжүүлсэн байна. Мөн Гретад крипто төрөвч байсан.
Тэндний ойролцоогоор нэг биткойн байсан нь тэр үед 2-оос 2.5 сая рубль байжээ. Кровин эдгээр мөнгийг өөрийнхөө болон аав ээжийнхээ өрийг төлөхөд ашигласан гэдэг. Кровны аав ээж нь харин юу ч мэдээгүй. Ийхүү тэр бүтэн жил чимээгүй тайван амьдралаар явсан. Тэр таксины жолоочийн ажлаа үргэлжлүүлсэн. Аав ээж нь өөрөө таксины мөнгөөр төлөөд байна гэж бодсон байж магадгүй. Нөгөө талд харин үргэлж Instagram-д идэвхтэй байсан Гретагийн хуудсан дээр ямар ч шинэ пост ороогүй. Найзууд нь ч энэ байдлыг анзаарсан. Мөн хаягнаас нь ирж байгаа мессежүүд нь Гретагийн хэв маягт таарахгүйсэн. Хит баяр баясгалантай мөн мессеж нь ямар нэгэн сарказм шог яриа байхгүй, бичгтээ нийтлэг гардаг алдаа нутанж байхгүй маш товчхон бичдэг. Фостер эдгээрийг нарийн тэмдэглэж скриншот хийгээд хип маягийг нь харьцуулж тэр хаяг руу өөр асуултууд тавьж тэр яг өөрийн гэсэн мөрдөн байцаалтыг хийж байсан гэдэг. Ингээд цаг хугацаа өнгөрч 1 жил болсон. Сайн дурынхан Москвагийн гудамжуудад зар тарааж, камер, морг, эмэлгүүдийг шалгасан ч бие нь байхгүй, ил тод нотлох баримт олдохгүй хിവэр л байсан. Хэрэг удааширсан. Эхний таамаг нь тэр нийгмээс өөрийгөө албаар нууж, албан ёсоор биш нууц замаар гадагшаа явсан байж магадгүй. Гретагийн ээж 2021 оны 5 дугаар сард л охиноо алга болсон гэдгийг мэдсэн гэдэг. Алга болсон өдрөөс нь 3 сарын дараа. Би магадгүй түүнийг санаатайгаар өөрөө тагчиг байхаа гэж бодоод тоогоогүй гэж хэлсэн байдаг. Гэр бүлийнхэн ч үүнд яраагүй. Учир нь тэд удаан хугацааны турш холбоогүй шахуу амьдардаг байсан. Хинэн ч амьдралыг нь хянаж дэглэрэнгүү судлахыг оролдоогүй. Дараа цагдаа нар Димитрийг байцаахаар дуудсан ч тэр мэдүүлэг өгөхөөс татгалзсан байдаг. Нотлох баримт тутмаг байсан учраас цагдаа нар шууд эрэл хайх зөвшөөрөл авахд 6 сарыг зарцуулсан. Мөрдөгчөд санхүү дансыг нь шалгах замаар бүсгүй хаачсныг мөрдөхөөр шийдсэн гэдэг. Гретагийн нэрээр шууд авсан зээл данснаас шилжүүлсэн мөнгө бүх зүйл Кровник зааж байсан. Мөн мөрдөгчөд Гретагийн утасны хөдөлгөөнийг хийсэн. Хипецкийн хэвлэл мэдээлэл дурдсанаар цагдаа нар 2 дугаар сарын 2-ны дараа Гретагийн утасаар хөдөлгөөнийг нь тогтоосон. Эцэст нь 2022 оны 3 дугаар сард Димитри Кровны гэрт тэр тундаа аав ээжийнх нь гаражнаас мөрдөн шалгалтыг хийсэн байна. Тэнд нь BMW машин дотор битүүмжилсэн цагаан чемодан олдсон байдаг. Нээхэд бүрэн задарсан бүсгийн цогцос байсан юм. Ингээд Димитрийг эцэст нь баривчилсан. 2022 оны 3 дугаар сарын 12-нд Грета 24-наас хүрэх байлаа. Бүсгүй амиа алдснаас яг 1 жилийн дараа Кровник саатуулж чадсан юм. Хожим нь Кровин мэдүүлэгтээ хэлэхдээ тэр Гретаг оршуулахгүй байсан шалтгаан нь маш их хайртай байсан учраас шууд газар болж чадахгүй байсан гэдэг. 2022 оны 3 дугаар сарын 13-нд түүний төрсөн өдөрт бэлэг болгон сайхан талбайд оршуулах төлөвлөгөөтэй байсан гэж хэлсэн. Гэхдээ мөрдөгчд тэр үнэхээр Хипецк орчмын замуудыг судлаж аятайхан газар хайж явж байсан гэдгийг нь баталсан байдаг. Эхэндээ тэр хэрэгээ хүлээхээс татгалзсан ч гинэт бодлоо өөрчилж бүх зүйл болсон газрыг үзүүлж мөрдөгчдийг шууд зочид буудал руу авчирсан. Тэнд мөрдөн шалгалт хийж хэрхэн Гретаг оронд нь хэвдүүлсэн яаж түүнийг гарах гарцгүй болгосноо харуулсан. Бүх зүйл камерт бичигдсэн нотлох баримттай таарч байсан. Ингээд бүх зүйл эхэлсэн газар буюу зочид буудлаас Хипецкийн гараж тэр Гретагийн төрсөн тосгоноос ойролцоо дууссан болохыг олж мэдсэн. Энэ хэргийг Москвагийн Пресненскийн дүүргийн шүүх рүү шилжүүлсэн байна. Сонсгол 2023 онд эхэлж ихэвчлэн хаалттай горимт болсон гэдэг. Шүүхүүрэл Кровин мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Прокурор мөрдөн байцаалтын мэдүүлгийг уншиж байсан ч тэр шүүх танхимд өөрийн амаар энэ үед л болсон процессыг ярьж бүх үйлдэлээ бүрэн хүлээн зөвшөөрсөн. Тэр энэ 1 жилийн хугацаанд таксины жолоочоор ажиллаж олон хүний анхаарлыг таталгүй өдөр хоногийг өнгөрөөж өдөр тутмын амьдралдаа энгийн хүн мэт дүрт өөрийгөө нууж байсан. Кровны аав ээж хүртэл сүүл хүртлээ хүүгээ хамгаалсан. Бидний хүү сайн хүүхэд багадаа юу ч дутагдаж байгаагүй. Тэр ийм юм хийж чадахгүй гэж хэлсэн. Тэд согтууруулах ундаа стресс рүү хамаг зүйлийг чигсэн. Прокурор харин 17 жилийн хорих ял хүссэн.
Гретагийн ээж шүүх танхимд уйлж 5 сая рублийн нөхөн төлбөр шаардаж хулгайлагдсан утас ноутбук дансны мөнгө зэргийг нэхэмжилсэн. Гретатай холбоогүй шахуу байсан аав нь хүртэл шүүхтээр ирсэн. Instagram хуудсыг нь хяндаг байсан тэр аав нь өөрийгөө буруутай гэж ярьсан. Эцэст нь шүүх 2023 оны 4-р сард шийдэглээ уншсан. Дмитрий Кровинд аллах, хулгай, их хэмжээний заллин гэсэн 3 зүйл ангиар 15 жилийн хатуу дэглэнтэй хорих ангид хорих ялыг оноосон. Гретагийн ээжэд 700 мянган рублийн нөхөн төлбөрийг олгосон байна. Анх хүссэн 5 сая рублээс нь харин буурсан. Кровин энэ хэргийн дараа давж заалдаагүй түүний сүүлчийн өнгөнд ял эдснийхээ дараа жинхэнэ хайртай учирч хүүхдүүдтэй болж нийгэмд хэрэгтэй хүн болно гэж найдаж байна гэж хэлсэн байна. Гретаг Липецкийн бүсэд Сошки тосгоны ойролцоо оршуулсан. Ингэжл 23 наснда Орос бүсгүй амиа алджээ. Ингээд харахаар альва харилцаа дорцоор байгаа бол хоёулахнаа уулзах, хамтдаа архитах бол хамгийн буруу шийдвэр санагдаж байна. Бүсгүй өөрөө ямар хүн байсан байж боловч хинч амь насаа ийм байдлаар алдах ёсгүй. Та энэ хэргийн тухай юу гэж бодож байгаа талаараа сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Мөн бичлэгээ дуустал нь сонссон бол зүрх хүлдээж мэдэгдээрэй. В чем загадка России, в чем отгадка России? Это страна, которую вечно преследовала коррупция. Вот И эту коррупцию никто никак не может расковать. Это вечная загадка.